Өдрүүдэд Дорнот аймгийн Баян уул, Баян дун, Дашуулбар сумдаар бол ажиллаж байна. Тэр дундаа хөдөө сумдын алслагч сумын багаар ажиллаж байна. Энэ уулзалтуудаар ард иргэдтэй уулзалж, бүсчсэн хөгжлийн бодлого, за тэгээд шинэ хоршоо хөдөлгөөний талаар одоо ард иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонсож явна. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчтын бол одоо санаа бодол маш чухал байна. Малчтын гол ярьж байгаа зүйл гэвэл энэ шинэ хоршоо хөдөлгөөнийг бол дэмжиж байна. Цаашдаа хоршооны зохион байгуулалтанд орж төр засгаас дэмжлэг авч ажиллах чиглэлд одоо бас санаа бодлоо уралдуулж, хот айлаараа найз нөхдөөрөө цуглаж энэ чиглэлээр бас мэдээллийг бас авсан гэдэг талаар ярьж байна.